Улсын 7 удаагийн авраг болсон байлээ. За болий гэсэн тэгэл маргааш өглөө нь зааландаа л ээж идэг. Өшөглүүлэл хамт амьдрмаар байна гэх нэг тийм маазарсан тийм хөө зүйлүүд бас байсан. За хаасан басчихгүй тий. Монтаж хийх шүү. За сайн байцгаана уу, намайг Лавга хөвгтэй Бадам гэдэг Монгол Улсын боловсролын их сургуулийн бие тамирын сургуульд суралцдаг тамирчин байна. Таеквондогоор 2018 оноос хойш нүүдэлч олимпийн таеквондо клубт би тарва агш дээрээ хичээллэж эхэлсэн. Манай дүү таеквондод ороод надаа бэлтгэлдээ орж ирчээ надаа ингээд сурсан юмнуудаа үзүүлээд исэн. Тэгсэн чинь тэр нь бүр амар таалагдаад тэгээ за ерөөсөө таеквондогоор яваад үзье гээ тэгээд ер нь анх таеквондогоор хичээлж эхэлсэн. Би Монгол Улсын 7 удаагийн авраг болсон байлээ. Сая медалаа тоолсон чинь тэгээ мөн 2019-2023 оны Солонгос улсад зохион байгуулагддаг Kim Young Cup, Sonam Open гээд олон улсын тэмцээнүүдэд оролцож медаль бас хүртсэн. Тэгээ 23 онд сая 10 сард Саудын Арабын Риад хотноо зохион байгуулагдсан тулааны спортуудын нэгдсэн наадам буюу World Combat Game гэдэг тэмцээнд урилгаар оролцоод тэгээ шагнал 4-р байр эзэлсэн. Тэгээ ер нь миний хувьд бол яг ингээд анх 2022 онд дэлхийн авраг тэмцээнд явхад ингээд жоохон аюу хэцүү байсан. Яагаад гэвэл яг дэлхийн тамирчид яг ямар байгааг би мэдэхгүй. Яг өөрөө хувьдаа ингээ Монголд ингээ сайн байгаад байгаа мөртлөө дэлхийн хүмүүс яг ямар байдгийг мэдэхгүй учраас ингээ жоохон бэлтгэл хийгээд ингээ өөртөө ингээ итгэлгүй байх ч юм уу тийм юмнууд аюул их байсан. Тэгээ яг дэлхийн авраг дээр очиод өөрөө дивжэнээр гараад бусад тамирчдыг бас харсан чинь ерөөсөө би бол өөрөө хоцроогүй юм байна. Надад бол боломж байгаа юм байна. Бусад тамирчид маань ч гэсэн боломж байгаа юм байна. Монгол хүмүүс чинь нэг амар хоцроогүй юм байна шүү дээ. Энд чинь юу вэ? Жоохон бэлтгэл хийгээд жоохон сайн анхаарчих юм бол энэ чинь 100% боломж гарах боломжтой байна гэж дотроо бодсон да. Таеквондод анх хичээлж эхэлж байхад юу өөрийгөө л аваад ирэхэд болно. Тэгээд тэр багш хүн бүгдийг заагаад өгөн анханаас нь сонголтгүй байсан ч гэсэн байнгын хүн тогтмол хөдөлгөөн хийгээд ахлаар сонголт нь аяандаа сайжраад эхэлдэг. Тийм болохоор хөдөлгөөний эвсэл ч гэсэн аяандаа байнга хөдөлгөөн хийгээд ахлаар маш сайжрна. Ер нь спорт хүнийг ер нь айгүй зөв төлөвшүүлдэг. Тэр дундаа ингээд таеквондо бол хүний биеийн нарийн жижигхэн шүрмсүүдийг ер нь айгүй сайн ажилуулж өгдөг. Өдөр тутамдаа хүн алхаад явж байхад ингээд тэр нарийн шүрмсүүд бол ажилддаг. Тэр болгоныг ер нь бол аль болох ажилуулж өгдөг. Яг спортоор хичээлнэ гэдэг бол үнэхээр амар том зориулт гаргах хэрэгтэй. Тэгээд зориулт гаргахынхаа хэрээр бас өөрт нь ингээд аюул олон амжилтууд ер нь дагдаг. Миний хувьд болохоор 12 дугаар ангидаа бүр ингээд өглөө 8-аас өдөр 2 цаг 3 цаг хүртэл хичээлдээ суучингуудаа 3-аас 4 цаг хүртэл ингээд сургалтанд суучаад оройн 5-аас 7 цаг хүртэл бэлтгэлээ хийчингүүтээ 8-аас дахиад орой хичээлд суудаг байсан. Тийм болохоор яг хүн ер нь тэгээ өөрөө хүсэх юм бол маш их зориултыг ер нь тухайн спорттой гаргаж чаддаг л гэж үздэг доо. Яг миний би яг таеквондод яг зориулагдсан юм шиг санагдчих шүү дээ. Яг ингээ пропорцны хувьд бол тэгээ бүр энэ спортод дурлцсан хайртай болсон болохоор ерөөсөө салж чаддгүй. Ингээ за болий гэсэн чигсэн тэгэл маргааш өглөө нь зааландаа л ээж идэг. Тийм болохоор ер нь тийм цаанаасаа л энэ спортыг бүр ингээ хайрлцсан, дотор нь орцсон, гэр бүл нь үнэхээр гоё байдаг учраас ер нь салж чадахгүй. Арван жилийн өмнө ч юм уу те спортоор ер нь хоолоо олж идэхгүй чи ингээ боловсрал эзэмшээ ихтэй сургуульд ор бакалаврын зэрэг хамгаалал гэдэг байсан те одоо ер нь бол тийм юм бас нөх амар шаардлагагүй болсон юм шиг санагддаг. Яагаад гэвэл одоо хүүхдүүд те маш их сошиал ертөнцид те уцаа өдөржингөө ухаж чинь те эцэг эхчүүд маань болохоор ингээд манай клуб дээр ирэхтэй болохоор хүүхдээ ер нь цаг 30 минут ч болох нэ 2 цагч болох нэ уцнаас нь хол ангилгамаар байна. Ер нь бас юм тархалт ажиглагдаад байна. Хүүхдээ ер нь тураамаар байна гэдэг хүүхд эцэг эхчүүд маань зөндөө ирдэг. Тийм болохоор эрэлттэй газар өргөлжтэй бас юм боломж болцоо байдаг. Тийм болохоор ер нь бол
спортоор ер нь хоолой одоо л олж идэхэд бол ямар ч асуудалгүй. Ер нь хүмүүс айгүй илтгэр хүлээж авсан ингээд зарим тохиолдолд бас жоохон ингээд сошиал хар мас байдаг штеп. Ер нь тийм юм ер нь бол байхгүйсэн. Дандаа ингээд ямар мундаг охин бэ, ямар гоё охин бэ, амжилт хүсье гэсэн тэгээд ганц хоёр мэрсэр юу өвшөглүүлэл хамт амьдрмаар байна гэдэг нэг тийм маазарсан тиймэрхүү зүйлүүд бас байсан. Тэдрийг хараад энийг л гэр бүлээрээ харж шоололоо. Тэгээ 2028 онд болохоор яг таеквондогийн яг миний хичээлдэг буюу Пүмсэ фристайл төрөл нь болохоор олимпиад дагалдангаар орж магадгүй. Тийм болохоор тэр төрөлдөө бас хэрвээ дагалдангаар орох юм бол олимпиад орох гэсэн л зорилготой байна да. За баярлалаа.